Санхүүгийн тайлангийн тухайд 2014 оны санхүүгийн тайлан орлогын санхүүжилт 70 орчим хувийн удирдах зөвлөлийн гишүүд, ивент тэтгэгч байгууллагууд, хөрөнгө оруулагчдын хандиваас бүрдэж 20 орчим хувь нь улсын төсвөөс орж ирдэг санхүүжилт, 10% нь холбооны татвар хураамжаас бүрддэг гэлээ. Нийт зардлын 40% нь гадаад дотоодын тэмцээн уралдааны зардал, 40% нь бэлтгэл сургалтын зардал, 20% нь офисын бичиг цаас, холбооны ажилтнуудын цалин хөлс гэх зэрэгт зарцуулагддаг гинэ. Гэвч 2013 оны Азийн өсвөр үеийн аврах шалгаруулах тэмцээнд 327 тамирчин орсон. Нэг тамирчины зардлыг нэг тамирчинд нэг хоногийн 130 швейцар франкаар тооцож хураамжуудыг авснаас нийтдээ 259 сая төгрөг төвлөрсөн. 2014 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо болсон залуучуудын Азийн аврах шалгаруулах тэмцээний 323 тамирчин шүүгчдийг нэг хүний нэг хоногийн 150 швейцар франкаар тооцож хураамж авснаас 340 сая төгрөгийн орлого олсон. Энэ бүх мөнгө, дээрээс нь улсын төсвөөс олгосон мөнгө хаашаа орсон нь сонирхол татаж байгаа. Үнэхээр ийм хэмжээний мөнгө олцоход яахаараа өөрөөсөө мөнгө гарсан гэд хээв нэг яриад суудаг үлэм. Энэ мөнгөний тайлан хаана байна? Эрхэм холбооны тэргүүн минь. 2014 оны тайлангийн хурал гээжтэр энэ тэмцээнүүд ямар ч зардалгүй, мөнгө байхгүй. Зөвхөн давагдорч гэх хүн л хөрөнгө мөнгийг нь гаргасан гэж байгаа боловч ирсэн тамирчдаас ийм хэмжээний мөнгө хураасан байх юм. Ер нь сая ингээд холбооны тайлан талаархад манай холбооны төсөв 1 тэрбум төгрөг гарч байгаа байна. За энэ мөнгийг өнөөдөр таана хараад зарим жаахан гайхаж байгаа. 1 тэрбум төгрөгийг босгоно гэдэг чинь бол маш том мөнгө шүү дээ. Ялангуяа эдийн засгийн хамгаалалтаа байгаа энэ он жилүүд бол аюул хүнд мөнгө байхгүй. Та нар өрөөсөө зарим нь сайн мэдэхгүй. Энэ жил одоо Mongolia Open, Азийн тэмцээн зохиоход мөнгө байхгүй болсон. За энэ шуудлын хэд давгаа авраг, сумын авраг, Батэрдэн энэ гурван хөл одоо үндсэндээ босгож байгаа. Нурууг босгоод тэгээд энийг чинь зохиогоод хойсоо 300-400 сая төгрөг гаргаад одоо олон улсын тэмцээн зохиогоод энэ гэдэг чинь одоо үнэхээр мэдэхгүй одоо бус түнд ямар байдгийг. Нөгөө талаар өдөр зөвлөлийн гишүүдэд мөнгө хандгаа гэсэн хэн ч орж болж байгаа. Одоо та нараас хамаагүй мөнгө жилдээ 20 сая төгрөг өгнө юу ороод ирж. Ингээд ороод одоо дэд төрөлхөд дараагуулж болно шүү. Би албаар өнөөдөр 30 жилийн хугацаанд ямар хөө төсөв гаргаж одоо жишээ нь мэдээж энэ эрх үүргийнхаа дагуу хариуцлагын өдөөс ийм хэмжээний бүгдийг гаргаад зоогоод ирэх ийм хэмжээний гарч байна. Нодлын яваад 358 сая төгрөг гаргасан байвал энэ дээр хаана сайн мэдж байгаа. Mongolia Open мөнгөгүй байсан шүү. Би хуваасаа гаргасан. Тийм биз? Дараа нь залуучуудаас юу Азийн ямар ч мөнгөгүй байсан. Юу засгийн газар тавьж өгөөгүй мөнгө. Энийг гаргасан. Чөлөөт бүхийн холбоо тэрбум орчим төгрөгийн санхүүжилттэй гэдэг үгийг аашмуутай холбооны тэргүүн нь хэлж байгаа. Тэгвэл 2013 оны Азийн өсвөр үеийн аврах шалгаруулах тэмцээний зардлыг нэг тамирчинд нэг хоногийн 130 швейцар франкаар тооцож хураамжуудыг авснаас нийтдээ 259 сая төгрөг төвлөрсөн. 2014 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо болсон залуучуудын Азийн аврах шалгаруулах тэмцээний 315 тамирчин шүүгчдийг нэг хүний нэг хоногийн 150 швейцар франкаар тооцож хураамж авснаас 340 сая төгрөгийн орлого олж хаашаа хэний халаасанд орвоо гэдэг бас л анхаарал татсан зүйл. Гэтэл эрэгтэй шигшээ багт 2014 онд ердөө 2 тамирчин нэг дасгалжуулагчийг Азербайжан улсад болсон олон улсын тэмцээнд оролцох зардлыг гаргасан байдаг ба үүнийг 15 сая төгрөг болсон шүү гэж тайлбарласан. Иймэрхүү маягаар хувьяасаа чөлөөт бүхэд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа дүр эсгэж өөрөө түүндээ хит итгэж би том гавьяатай юм чинь яасан ч яадаг юм. Намайг хэн ч яаж чадахгүй гэсэн байдлаар өөрт нь үнэн үг хэлж шудраг хандсан дасгалжуулагч тамирчин шүүгчдийг хараан загнаж заримыг нь үүрэгт ажиллаа хийх ямар ч боломжгүй болгож хүний эрхийг хохироодог дарангуйлагч юм. Ер нь Монголын чөлөөт бүхийн холбоонд яагаад аудит орж санхүүг нь ил болгож чадахгүй байгаа юм бэ? Тамирчид дасгалжуулагчдаа элбэр хилээд суудаг хэсэг бүлэг нөхдөөс айгаад орж чаддаггүй юм уу гэх хардлагч төрж байгаа юм.